За сайн бацгаана уу. Өнөөдөр группийнхаа танилцуулга бичлэгийг хий. Тэгээд зарим нэгэн мэдээллүүдийг бас ингээд давхар өргөё. Эхлээд пин постноос эхлэе. За пин пост гэж алиг хэлээд байгаа вэ гэх юм бол за энэ доор харагдаж байгаа энэ постнуудыг за пин пост гэдэг байгаа. За эдгээр нь болохоор доошоо гүйж алга болохгүй. Энэ дээрээ л байж идэг. За ингээд хажуу тийш нь гүйлгэх юм бол ингээд пин постнууд маань ингээд шилжээд идэг. За энд ингээд чухал шаардлагатай гэсэн постнуудыг за энэ дээр оруулж байгаа. За эднэрийгээ дараад орох юм бол за доор нь ингээд комент бичих хэсэг за комментууд ингээ харагдаж байгаа. За тэгэд бүгдээрээ линкээ хаана байрлуулах вэ гэх юм бол за энэ YouTube хаягаа байрлуулаарай гэсэн энэ постны доор YouTube хаягаа, за пэйжийнхаа линкээ байрлуулаарай гэсэн энэ постныхоо доор пэйжийнхаа хаягийг байрлуулна. Мөн өөрснийхөө арвтын тэр доор нь мөн байрлуулж болно. За өөр энэ тэнд битгий ингээд линкнүүдээ байрлуулаарай. За тэгэхээр за нөгөө модераторда бас лайк дарж байгаа хүмүүст ч гэсэн аюу хүндрэлтэй байна. За яг гэх юм бол нөгөө лайк дарсан пэйжнүүд, за YouTube-ийнхаа subscribe дарсан сувгнууд энтрээ ялахгүй байгаа учраас за давхар лайка буцааж аваад байна. Мөн YouTube-ийнхаа subscribe-ийг буцаагаад байна. Тийм болохоор бити энэ тэнд байрлуулаарай. Зөвхөн байрлуулаарай гэсэн юмныхаа доор л байрлуулаарай. За одоо ингээд топ хэсгийг зааж өгье. За топ хэсэг бол за энд харагдаж байна. За ийшээгээ ороод тэнгүүт за энэ хараа лайв мэдээ, хичээл, YouTube линк, за нэмэлт хичээлүүд, линкнүүд гэд эднэр энд байрлсан байгаа. За пэйжийнхаа линкийг одоо хаанаас лайк дарах вэ гэдэг байгаа хүмүүс за эндээс лайк дарнаа. За энэ пэйжийн линкнүүд хаанаас байршдаг вэ гэх юм бол за энэ модератор охин маань пэйж линкээ байрлуулаарай гэсэн доороос түүж аваад за энэ линк хэсэгт оруулсан пэйжийнхаа линкнүүдийг устгаад за тэгээ шинэ линкнүүдээ ингээд түүж аваад энэ топ хэсгийн энэ линк гэсэн хэсэгт пэйжийн линкнүүдийг байрлуулдаг байгаа. Тийм болохоор таад маань энэ тэнд арвтуудын доор за тэгэд янз бүрийн комментүүдийн доор пэйжнийхаа линкийг байрлуулахгүйгээр тэр пэйж линк байрлуул гэсэн хэсэгт л байрлуулаарай. За тэндээс модератор охин маань шүүж аваад за энэ линк гэсэн хэсэг рүү оруулдаг байгаа шүү. Тэгэхээр энэ тэнд ерөөсөө бити пэйжлийн линк, YouTube-ийнхаа линкийг байрлуулаарай. Тэгэх юм бол за бусдтаа ч төвөггүй, өөрт чинь ч гэсэн амар гэсэн үг шүү. За одоо лайк дарах, за пэйждээ лайк дарахыг харуулъя. За энэ топ хэсэг рүүгээ ороод за энэ линк гэсэн хэсэг рүү ороод за би өөрийнхөө нэг лайк дарчихсан линкийг одоо өөрөө яаж ялгадаг вэ гэх юм бол энд одоо ингээ 10 пэйж линк байршдаг байгаа. 10-нд нь лайк дараад доор нь ингээ лайк дараад орхичдаг. За тэгэхингүүт би энд ингээд лайк дарсан байна гэд өөрөө ингээд дараа нь ялгаад мэдээд харцдаг гэсэн үг. За жишээ нь энд би ингээд лайк дарсан байна. За одоо бүгдөө орж харъя. Тэнгүүд би ингээд лайк дарсан учраас лайкд болоод лайк маань ингээд цэнгэр болсон. За энэ пэйж дээр лайк дарах шаардлагагүй. За харин танд хэрэгтэй мэдээлэл байх юм бол за бусдыгаа дэмжих үүднээс за энэ доорноос комент бичиж өгч байгаарай. За жишээ нь энд би вау гэж биччихье. За ямар гоё зураг вэ гэд энэ маань бас биднэрт нэгнийхээ пэйжийг бас ингээд дэмжиж байна гэсэн. Мөн ингээд зургнуудад нь лайк дараад өгөх юм бол за энэ
пэйж маань ингээ итгэвтэйгээр хүмүүс ханддаг пэйж байна гэдэг одоо бид нар нэг нэгэндээ бас дэмжлэг үзүүлж байна гэсэн үг шүү. За тэгээ энэ 10 пэйж линкнүүдийг би бүгдийг лайк дарсан учраас одоо эндээсээ гараад бүр гараа авчлаа. За энийг бас дарсан байна. За энд бас лайк дарсан байна. За би ер нь тогтмол өдөр болгон лайк дардаг учраас за нилээнд нь дарчиж за энэ 47 дугаар линк буюу энд би лайк дараагүй байгаа учраас за энэ линкэд би лайк дараагүй байна гэд би ингээ өөрийгөө мэдчихэж байгаа байхгүй юу. Та нарт ч гэсэндээ ингэчих юм бол дараа нь амар. За тэгээ Симорийн дараад эхнийхээ линк рүү дарангуут нэвтрээд орчино. За энэ лайкгүй зөвхөн фолловтой пэйж байна. За тэгвэл энэ фолловыг бас дарж өгөө шүү. За фоллов ингээд би энэ пэйжийг дагчлаа гэсэн үг. За дараачихаа пэйж рүү ороод за ингээд лайк дарангууд лайкд болчихно. За ингээд лайк дарсан гэсэн үг. За энэ харж гин үү? Ингэнгүүт би одоо энд лайк дарсан байж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо ингээд буцаал хэдүүлээ ингээд нэг нэгэндээ жоохон ингээд түүгүүдэд байна гэсэн үг байхгүй юу? За пэйжнүүдийн онцлогоос шалтгаалаад за лайк нь юм өөр газар байрладаг байгаа шүү. Жан лайкгүй юм байна. Тэгээ энэ зурган дээр лайк тарчтай тийм. За одоо би ингээд 10 пэйжээ 10 ингийн лайк дарсан учраас дараа нь өөрт ялгахад амар гээд энэ дээр нь лайк дарчдаг. Тэнгүүд та энд лайк дарчлаа гэд ингээд харагддаг учраас би энэ пэйж лайк дарсан байна гэд 47 дугаар пэйж дараа нь дарсан байна гэд өөрийгөө ингээд мэдээд авчиж байгаа юм л да. За дараа нь YouTube линк. За энэ YouTube линкэнд модераторын байрлуулсан YouTube линкний доор нь YouTube линкнүүдэд тавингууд за тэр линкнүүдийг за энэ топ хэсгийн YouTube линк гэсэн энэ хэсэг рүү ингээд оруулаад өгдөг. За тэнгууд нь хэдүүлээ энэ YouTube линк рүүгээ ороод за лайк дарнаа. За би ер нь бол эднэрт лайк дарсан баха. Subscribe шүү. Subscribe. За одоо ингээд оронгууд хараа subscribe гэдэг ийм саарл болсон байх юм бол энэ та subscribe-ийн дарсан байна гэсэн үг. Бас нөгөө хүмүүсийн хэрэглэж байгаа утаснаас шалтгаалаад энэ дээрх бичиг нь болохоор улаанаар захиалах гэж гарч ирж илээ. Захиалах гэд. Тэгэх юм бол та тэр захиалах гэсэн товчийг дарна. Мөн subscribe гэж гарч ирэх юм бол subscribe гэсэн товчийг дарна. За дарсан эсгээ яаж ялах вэ гэх юм бол одоо энэ дээр subscribe гэд саарл өнгөтэй болсон байгаа. Тэгэх юм бол та ингээд энэ пэйж YouTube сувгийг subscribe гэд дарсан байна гэсэн үг. Тэгэхээр ахиж дарах шаардлагагүй.
За дараачих нь за би ер нь бол энэ эхний линкнүүдийг дарцсан байгаа. За YouTube сувган дээр бас нэмэлтээр нэг юм хэлэхэд за энэ миний сувг учраас ингээд надад болохоор subscribe тавьч биш юм дагагчдын тоо харагдаж байна. За энэ плейлист хэсэгт одоо ингээ ороод үзэнгүүт ингээд багц болгоод бичлэгнүүдээ ингээ хийчих болдог. Одоо өөрснөө энэ плейлистийг үүсгэнэ гэсэн үг. За тэнгууд би одоо бичлэгнүүдээ ер нь бол бид хамтдаа хүчтэй гэж плейлист болгоод оронгуут одоо ингээд үзэж байгаа ингээд ер нь миний тавьсан ингээд бүх бичлэгнүүд ингээд энэ дотор орсон байгаа. За энд subscribe дарсан байгаа учраас би энд ингээд лайк дарчий. За хоёр дахь линкийг subscribe хийж үзүүлье. За энд subscribe гэд гараад ирэнгүүт энэ гарч байгаа энэ дээр ганцхан дараал болоо. За тэнгууд ингээд subscribe гэд саарл болцсон байх юм бол та энэ сувгийг дагчлаа гэсэн үг. За энэ хүн маань нэгт бичлэг хийгээгүй байгаа хүн байна. За бичлэг хийхгүй бол бичлэгийн үзэлтийн цаг явахгүй шүү. Тийм учраас бичлэгээ бүгдээрээ хийцгээгээрээ. За би энэ дээр нөгөө нэг Gmail-ээ оруулсан миний утасны Gmail байдаг учраас ингээд Sign-ийн гарч ирэхгүйгээр шууд ингээд subscribe дарах боломжтой болж гарч ирээд байна. За зарим хүмүүсийн утсан дээр Sign-ийн гэд гарч ирээд subscribe дарж болохгүй байх юм бол Gmail-ээ хийгээд subscribe дараарай. За өмнөхүүд дээр болохоор Gmail хэрхэн нээхийг бас хийсэн болохоор ер нь бүгдээрээ Gmail-тэй болцсон байгаа хаа гэж бодож байна. За одоо хэдүүлээ нөгөө хүрээ зураг ингээ хийлгээд байгаа штэ. За тэр хүрээ зургаараа одоо нэгээ ер нь бол ялган танина гэж байгаа учраас за жишээ нь гэхэд би нөгөө хүрээ зураг ингээ хийлгэсэн байгаа. За одоо ингээ ороод харангуут миний ингээд хүрээ зураг маань ингээ улаан хүрээтэй харагдаж штэ энэ смайл хэсэг маань. За ингэнгүүт би тэгэд ингээ нэгээ ялах нь шүү дээ. Энэ бид хамтдаа хүчтэйгийн багийн хүнийхэн маань бичлэг юм байна гэд. Тэгээ энэ бичлэгээ ингээ төөж үзнэ гэсэн үг. За ийм зураггүй байх юм бол одоо би тэгж бодох нь шүү дээ. Энэ манай хүнийх биш юм байна гэж шууд алгасгах нь. Тэгэхээр бүгдээрээ хүрээ зураг бүгдээрээ хийлгэцгээгээд тэгээд нэгээ бас ингээ ялгаж таних нь шүү. За одоо хичээл гэсэн хэсгээсээ бас бүгдээрээ хичээлээ үзнэ гэсэн үг. За ингээд хичээлүүд нь байна. За эднэр лугаа ингээд ороод үзэж гин гэсэн үг. За энэ нөгөө нэг топ хэсэг маань айгүй давуу талтай. За зөвхөн тэр хэсэгт агуулсан юм одоо агуулгынхаа хүрээнд л юмнуудыг ингээд хийждэг болохоор та хэдэд ингээд айгүй амар хэлбэраар ингээд шийдэж өгсөн байгаа шүү. За энэ админы маань бас нэг пост байна. За одоо энэ доор одоо ингээд ороод харангуут юу яа? Амар их ингээд линк тэр ингээд энэ хараа. Одоо ингээд линкээ тавиад байгаа. Битгий ингэж линкээ тавиарай. Саяныхаа топ хэсгийн линк хэсэг рүү ороод линкээ лайк дарна. За мөн модераторын тавьсан пэйж линкээ тавиарай гэсэн хэсэгт нь линкнүүдээ тавиад өгөх юм бол хэдүүлээ ингэж энд тэнд ингээд пэйжээ тавиад ах ингээд шаардлагагүй. За би ингээд та нар ингээд линкийг чи ингээд араас нь устгаад яваад байгаа шүү. Бити ингэж тавиарай манайхаа. Ер нь бол ингээд сануулга өгж байгаа. За тэгээд сануулга минь ингээд хүлээж авч байгаа гэж та нарыг найдаж байгаа шүү.
энэ сайхан санаа гэд манай 100-ын дарга нэг гишүүн байгаа. За энэ хүн рүү чатаар нүүрнийхаа зургийг болон YouTube линкнийхаа зургийг за тэгээд пэйжнийхаа линкийг бас явуулаарай. За сайхан санаа гэд манай нэг гишүүн байгаа 100-ын дарга. За энэ хүн маань ийм хүрээ хийж өгнө. За одоо өөрийнх нь ингээд зургийг харангууд ингээ хүрээтэй байгаад за ийм хүрээг за энэ манай 1-р мянгатын дарга байна. За энэ хүмүүс ийм хүрээтэй болсон байгаад за энэ болохоор ногоо, энэ болохоор цэнхэр. За энэ сайхан санаа гэд хүн рүү чатаар одоо нүүрний зураг гэдэг нь штэ пэйж хуудасныхаа нүүрний зургийг за мөн өөрийнхөө аккаунтын зургийг YouTube дээрээ тавих зургнууд яг ингээд харагдах юм тавих зургнуудаа болохоор чатаар явуулаад за тэгээ пэйжийнхаа линкийг YouTube-ийнхаа линкийг явуулаад тэгээд ийм зургандаа хүрээ хэлгэж аваарай. За энэгээр одоо ер нь бол бид нар нэгээ таних учраас за итэвхтэйгээр бүгдээрээ ингэж хүрээгээ хэлгэцгээгээрээ. За энд ингэж пэйжнийхаа зургийг битгий тавиарай хүмүүсээ. За мөн энд хараад линк минь битгий тавиарай. За энийг чи ингээ араас нь одоо бид нэр ингээд устгадаг байгаа. Тэгэхгүй бол ингээд зарим нэгэн хүмүүсийг ингээд төөрөгдүүлээд байгаа. За та нэгээ битгий за тийм ч юм мэдгүй, ийм ч юм мэдгүй гэж хэлээрээ бүгдээрээ л эндээсээ нэгнээсээ суралцж байгаа болохоор мэддэг нь мэддгүүтэй за нэгэндээ гоё тусалж дэмжиж за бүгдээрээ хамтдаа ингээд одоо Facebook-ийнхаа Meta, YouTube-ийнхаа Google-ээс та бөөн доллар авахыг одоо хүсэн өрөөцгөө. За бүгдээрээ хамтдаа хичээцгээе. Баярлалаа.